Нийгмийн хамгаалал гэж юу вэ? Нийгмийн хамгааллыг та хэрхэн хүртдэг вэ? Энэ салбарын хөгжлийг юугаар илэрхийлж болох вэ? Бид энэ асуултаар нэвтрүүлгээ эхлэж байна. Нийгмийн хамгаалалт чадвар бүртгэдэг. Улс орноос одоо эх орноос тавьж байгаа юуг л халамж анхаарлыг л хэлэх хэрэгтэй л гэж бодож байна. Хамгааллууд хүн болгонд хүрж болно. Нийгэм бие авч чадахгүй одоо ядарч үдээс усыг хамгаалах хэрэгтэй гэдэг юм тий. Савдгүй юм байна. Нөлөөлөл байх. Нөлөөлөл бас их багч гэсэн. Ядарч улсуудад их нөлөө үзүүлж байгаа шүү дээ. Нийгэм хамгаалагч. Бүхэл зүйлсээ цагийн аяс, нийгмийн өөрчлөлт, хүний хөгжлийг даган хувьсаж, улам бүр боловсронгүй болсоор байдаг билээ. Тэр дундаа нийгмийн хамгааллын үйлчилгээ байнга шинжлэгдэж байдаг. Өндөр хөгжилтэй орнуудад ч мөн адил ядарснаа тэтгэх нийгмийн халамж, иргэдийнхээ ирээдүйг баталгаажуулах нийгмийн даатгал, ядуурлын гол шалтгаан болсон ажилгүйдлийг бууруулах хөдөлмөр эрхлэлтийн тухай асуудал нь энэ тэргуунд тавигдсаар байдаг. Бяцхан түүх сурахж 2000-ад оны үед Монгол Улсын нийгмийн хамгааллын салбарын хөгжил ямар төвшөнд байсныг иргэнийг харцгаая. 1997 онд 7 тэрбум төгрөгийг нийгмийн халамжийн зардал зарцуулсан бол 2002 онд энэ зардал 20 тэрбум төгрөг болж өсжээ. Төрөөс зарцуулсан хөрөнгийн хэмжээ 3 дахин өсч 4 хүн тутмын нэг нь ямар нэгэн байдлаар тэтгэвэр тэтгэмж тусламж хүртэж байсан ч ядуурл улам л газар авсаар байсан юм. Нийгмийн хамгааллын салбарын хөгжлийн хөтөлбөр төсөл нь нийгмийн хамгааллын салбарт хэрэгжсэн анхны томоохон төсөл. За нийгмийн хамгааллын салбарын одоо бүрэлдэхүүн хэсгүүд болох нийгмийн халамж, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн даатгалын 3 салбарыг авч үзэж энэ салбарын тогтолцоог сайжруулах, чадварыг бичүүлэх, тэгээд энэ салбарын үйлчлэгийг өргөжүүлэх замаар ядуурлыг бууруулах дэмжлэг үзүүлэх үндсэн зорилготойгоор хэрэгжсэн. Ер нь нийгмийн хамгааллын салбар гэдэг бол өөрөө нэлээд төвөгтэй. Тэгээд олон эрдэмтэд, судлаач, шинжээчдийн одоо бас бодол ухааныг уралдуулсан ийм салбар байдаг. Тэгэхээр энэ салбарт бол Азийн хөгжлийн банк ингэж дэмжлэг үзүүлж оролцож байгаа нь бол үнэхээр сайшаалтай юм болсон. Монгол улсад нийгэм эдийн засаг, дэд бүтцийг сайжруулах, засаглалын хөгжлийг дэмжих, ядуурлыг бууруулах гэд маш олон төсөл хөтөлбөрүүд хэрэгждэг. Тухайн салбартаа ямар ахиц дэвшлиг авчрав, шинжилэл нь аль хэр үр дүнтэй вэ гэсэн асуултууд ч гэсэн зайлшгүй гардаг. Нийгмийн хамгааллын салбарын хөгжлийн хөтөлбөр төслөөс бий болгосон шинжилэлүүд нийгмийн хамгааллын салбарт ямар ахиц дэвшлиг авчирсан бэ? Энэ талаар салбарын яамнаас инхүү үнэлж байна. Энэ бол үндсэндээ нийгмийн хамгааллын салбар гэдгийг одоо хөгжүүлэх үндэс суурийг нь тавьж өгсөж байгаа, стандартыг нь гаргаж өгч байгаа ийм том хөтөлбөр. Энэ бол тухайн үедээ эхэлсэн маш зөв ажил байжээ. Энэ янз бүрийн шилжилтийн шатны үед Монгол улсын засгийн газрын зүгээс гаргах боломжгүй байсан тэр хөрөнгийг Азийн хөгжлийн банкнаас дэмжлэг үзүүлээд гаргаад ингээд эцэст нь манай нийгмийн хамгааллын салбарыг ийм шин шатнд гаргаж өгч байгаад бид маш баяртай байна. Энэ төслийн маань үр дүн цаашид бидний энэ салбарт явуулах үйл ажиллагаа, бодлого, стратегийг үндсэндээ тодорхойлж өгч байна гэж хэлэхээр байна. Аль салбарын хувьд хөгжлийн нэгэн чухал зүйл бол стратегийн баримт бичиг байдаг. Нийгмийн хамгааллын салбарын хөгжлийн хөтөлбөр төсөл хэрэгжиж эхлэхдээ нийгмийн хамгааллын салбарын стратегийн баримт бичиг дунд хугацааны хөгжлийн матриксыг боловсруулсан байна. Шинжилэл энэ л баримт бичгийг гол үндсээ болгон хийгдэж байгаа юм. За юуны өмнө нэгдүгээр нийгмийн халамжийн хуулийн эрх зүйн орчинг одоо боловсронгуй болгох, халамжийн хуулийн одоо тогтолцоог өөрчлөх, бүтцийн хувьд сайжруулах одоо ийм ажлуудыг бол хийсэн байгаа. За энэ ажлыг хийхдээ бас гадны орнуудын зөвлөгөөд, экспертизүүдээр авчирч хуулийн төслийг одоо анх боловсруулж ирсэн юм аа. За энд би нэг зүйлийг одоо онцолж хэлэхэд бол нийгмийн халамж бол зөвхөн тэтгэвэр тэтгэмж олгох, хөнгөлөлт тусламж үзүүлээ зогсдог байсан бол одоо яг хамрагж байгаа хүн төлбөрийн энэ одоо хүмүүс рүүгээ чиглэсэн ийм үйлчилгээнүүд одоо эхэлж бий болж шинэлэг одоо арга барилаар ажиллах. За энэ үйлчилгээ маань цаашдаа одоо төлөвшөх, бэхжих энэ шатандаа явж байна. Эрх зүйн орчинд нь зөвлөгөө өгөөд өөрчлөлт зогсохгүйгээр онцлог ажлуудыг одоо барьж авч анханаас нь бий болгох, хүмүүсийн сургах энэ зүгийн одоо ажлуудыг бол их сайн гүйцэтгсэн маш сайн одоо хөтөлбөрийг нэгж байлаа гэж одоо би хувьдаа дүгнэж байна.
нийгмийн хамгааллын салбарын хөгжлийн хөтөлбөрөөс мэрэгжлийн төрийн бас байгууллагуудыг бэхжүүлэх, тэдэнтэй хамтарч ажиллах олон үйл ажиллагаа хэрэгжүүлсэн. Жишээ нь нийгмийн ажлын багц сурагчдын холбооноос халамжийн салбар дахь нийгмийн ажилтнуудын мэрэгжил чадварыг дэвшлүүлэх, шатлсан сургалт явуулах чиглэлээр хөдөлмөр халамж үйлчилгээний газар нийгмийн хамгаалалт хөдөлмөрийн яамтай хамтран 5 удаагийн шатлсан сургалт зохион байгуулахад оролцсон байгаа. Мөн нийгмийн ажлын багц сурагчдын холбоо Монгол Улсын боловсролын их сургуулийн нийгмийн ажлын техниктэй хамтарч нийгмийн ажлын сургалтын магадлан итгэмжлэлийн үйл явцыг боловсрон эхлүүлэх мөн магадлан итгэмжлэлийн үйл ажиллагаанд бэлтгэх үйл ажиллагааг зохион байгуулсан. Төрийн үйлчилгээг иргэдэд чирэгдэлгүй хүн сурталчилгүй хүргэх зорилгоор нэг цэгийн үйлчилгээг бүхэл газруудад хэрэгжүүлж байна. Нийгмийн хамгааллын нэг цэгийн үйлчилгээг Өөрхангай аймаг, Баянгол дүүргүүдэд жишг төв болгон байгуулсан юм. Энэ л жишгээр өнөөдөр нийгмийн хамгааллын салбарын бүхэл нэгжүүдэд нэг цэгийн үйлчилгээг үзүүлж байгаа юм. Нийгмийн халамжийн тухай хуулийг шинжлэхэд зориулан маш олон туршилтууд хийж, туршлага судлан хуулийн өөрчлөлтөд тусгуулсан юм. Үүний нэг нь нийгэм хамт олон түшгэлсэн нийгмийн халамжийн үйлчилгээ юм. Монгол улсад цоо шинээр бий болж байгаа энэ үйлчилгээг нэвтрүүлэхийн тулд 30 гаруй туршилтын төслийг амжилттай хэрэгжүүлсэн юм. Олон нийтийн оролцоонд түшилсэн нийгмийн халамжийн үйлчилгээ гэдэг маань өөрөө голдуу бэлэн мөнгөөр одоо халамжийн үйлчилгээг үзүүлж байсан идэвхгүй тийм тогтолцоог аль болохоор олон нийт гэр бүл нийгэм хамт олонд тулгуурласан ийм идэвхтэй хандлагаар солих зорилготойгоор хийгдсэн юм үйл ажиллагаа энэ ч утгаараа өнөөдөр олон нийтийн оролцоонд түшилсэн нийгмийн халамжийн үйлчилгээ маань Монгол улсад нийгмийн халамжийн үйлчилгээний нэг төрөл болон одоо төлөвшин тогтож энэ одоо суурь баасны бүрэлдэхүүн тогтсон. Тэгэхээр олон нийтийн оролцоонд түшилсэн үйлчилгээгээр дамжуулж жоохон ямар өөрчлөлтийн эерэг үр дүн гарах вэ гэхээр илүү их тийм давуу тал нь гэхээр аль болохоор иргэд олон нийт ядуу эмзэг бүлгийн иргэд маань өөрсдөө дээрээс хин нэг хүнээс юм эсвэл төрөөс бэлэн одоо тийм мөнгө хараад идэхгүй суугаад байхдаа биш аль болохоор олон нийт хамт олноороо нэгдсэн зохион байгуулалтад бүлгийн зохион байгуулалтад орж ажиллаж өөрсдөө байгаа тулгамдсан асуудал хэрэгцээг хамтын хүчээр шийдвэрлэх тийм боломж нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор энэ үйлчлэгийг санаачлан бий болгосон. Төслийн хүрээнд үндэсний хэмжээнд 24 объект дээр туршилт хийгдсэн. Тэгэхээр энэ туршилтын үр дүнд бас нэлээдгүй олон одоо үйлчлэгээний шинэ тийм загвар аргачлалууд, стандартууд бас бий болж чадсан нь бол маш том давуу тал болсон гэж үзэж байгаа. Хүний нийгмийн харилцааны эрхэм чухал нэгэн зүйл бол ядарсандаа тусалж, наснаа өргөн, ялхсан асрах явдал байдаг. Энэ бол нийгмийн халамжийн үйлчилгээний нэгэн чухал хэсэг юм. Асрамжийн үйлчилгээг төрөлцсөн асрамжийн үйлчилгээ болгох, төрөлжүүлэх, асрамжийн барилгуудад засвар хийх, тоног төхөөрөмжийг сайжруулах, бусад хангамжийг дэвшлүүлэхэд бол хөгжлийн төслийн хөрөнгөөр нэлээдгүй зүйлийг хийсэн. Орнот, ховд, аймагуудын асрамжийн газар том засвар хийсэн. За Өсгөл аймгийн асрамжийн газрыг орон хөдөө сумаас аймгийн төвд нүүлгэж оруулж ирэхэд байрны асуудлыг шийдсэн. Зам тоног төхөөрөмж бусад засвар үйлчилгээг хийсэн гэх мэтийн одоо хөрөнгө оруулалтуудыг хийсэн нь бол үр дүнтэй болсон. За түүний дээр нь төрөлцсөн асрамжийн үйлчилгээний стандартыг боловсруулан гаргахад бас хөтөлбөрийн төслийн зүгээс бол бас нэлээд дэмжлэг үзүүлсэн байгаа. За одоо шинэ байранд орох нь сэтгэл ямар вэ? Сэтгэл өндөр бай. Баяртай. Өөрийн харамсалтай. Гоё газар. Улсын газрын шинэ байранд гэргэлгээд нийгмийн хамгааллын салбарын хөгжлийн хөтөлбөрийн төслийн нэгжээс одоо Өсгөл аймгаас 92 км азлагдсан. Одоо маш их хүнд нөхцөл дамжиж асрамжийн газарт үе шат тагаар судалгаа явуулсан. Үүний үр дүнд 137 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж 2007 оны 1-р сарын 20-нд мөрийн цомд нүүлгэн ирж үйл ажиллагаа явуулж байна. Тус ахын насны асрамж үйлчлэгийн төв нь Монгол улсын хэмжээнд загвар өгөхий одоо байранд тоглох сайхан орчинд үйл ажиллагаа явуулж байна. Бэлэнгийн насны үйлчлүүлэгчдийг нийгэмшүүлэх, чадваржуулах, мэрэгжил мэдлэг олох талаар тодорхой одоо чиглэл гарган ажилласны үр дүнд одоо 39 үйлчлүүлэгчийг нийгмийн хамгааллын дунд оруулан амьдралд нүрэглээ. За нэгэнтээ ингээд нийгэмшил ороод ирж байгаа энэ үед мэдээллийн технологи бүрдсэн мэдээллийг үйлчлүүлэгчд маш сайн авч байна. Тоглох сайхан орчинд амьдарч байна. Энэ маань одоо нийгмийн хамгааллын салбарын төслийн нэгжийн хамт олонны үр дүн гэж хамт олонныхоо зүгээс хэлэхэд баяртай байна.
Ер нь өмнө нь аймгийн төв дээр орж ирж байсан уу? Аймгийн төвд ер нь орж ирж байгаагүй. Ирээдүйд ямар хүн болно гэлээ? Багш алхамсан гэж л бодож өгдөг. Юм болгон л ер нь сайнаар иргэдэг. Нийгмийн хамгааллын салбарын хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх үйлчилгээг сайжруулахад зориулан томоохон арга хэмжээ аваад байгаагийн нэг нь сэргээн засах үндэсний төвийн өргөтгөлийн барилга юм. Сэргээн засалтын үндэсний төвийн өргөтгөлийн барилга шинээр ашиглалтанд орсноор хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эмчилүүлж зөвлөлөх, сургалтанд хамрагдахад тогтоодон таатай нөхцөлийг бүрдүүлж өгөх юм аа. Бид бас энэ нийгмийн хамгааллын салбарын хөгжлийн хөтөлбөр төслийнхөө хүрээнд сэргээн засалтын үндэсний төвний 50 мянган долларын компьютер, тоног төхөөрөмж, тавилгыг нийлүүлсэн байгаа. Төслийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүний тухай тодорхойлтыг боловсронгуй болгох нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэрэгжлийн сургалт, нөхөн сэргээх үндэсний төвийн үйл ажиллагаанд хийсэн үнэлгээ болон нөхөн сэргээхтэй холбоотой зарим тулгымдсан асуудлын талаар гадаад дотоодын зөвлөхийн тайлан үнэлгээ хийж Германы Оттобокийн протез, ортопедийн хэрэгсэл үйлдвэрлэх тоног төхөөрөмж, мужааны сургалтын тоног төхөөрөмжийг нийлүүлэх юм. За нийгмийн хамгааллын төслийн хүрээнд одоо Монголд Оттобокийн протез үйлдвэр орж ирнэ гэдэг нь бол Монголын одоо хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсэд одоо хоолгод гэдэг ч юм уу одоо бүх талаар хамгийн хэрэглээний нэг номерын нэг зүйл байсан. Гэтэл энэ маань Монгол улсад дэлхийн стандартад нийцсэн дэлхийд нэг номерын одоо Оттобокийн тоног төхөөрөмж, Оттобокийн хэрэглэл материал орж ирнэ гэдэг бол Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн одоо ортопед болон протезийн бүх хэрэглэл одоо дэлхийн хэмжээнд хэрэглэгдэнэ гэсэн үг л дээ. Энэгээрээ одоо дэлхийн стандарт хангагдсан яг хүндээ хүрсэн бүтээгдэхүүн болж байгаа нь хамгийн гол нь. Оттобок гэдэг нь бол дэлхийд нэг номерын үйлдвэр. Энэ үйлдвэрийн бүтээгдэхүүн бол хүний одоо тулгуур ортопед бүх хэрэглийг одоо дэлхийн стандартын шаардлагатай хангахаар хийгдсэн деталууд байдаг. Эдгээрүүдийг өгсөрч одоо хүнд тааруулж хийн гэдэг бол үнэхээр маш чухал зүйл юм аа. За нийгмийн хамгааллын салбарын хөгжлийн хөтөлбөр төслийн одоо нэгжийн хамт олон бол нийгмийн даатгалын ерөнхий газар, нийгмийн даатгалын төв орон нутгийн байгууллагуудтай нийгмийн даатгалын үйлчлэгээний цар хүрээг нэмэгдүүлэх, нийгмийн даатгалын салбарын тулгымдсан зорилтыг шийдвэрлэхэд бол бүтээлчээр хамтран ажиллаж ирсэн. Тухайлбал одоо нийгмийн даатгалын салбарын ажилтнуудыг нийгмийн даатгалын одоо ажил үйлчлэгээнд сургаж дадлагжуулах төрөл бүрийн сургалтуудыг бол хамтран зохион байгууллаа. Мөн одоо гадаад орны ижил төсөлтэй байгууллагуудын туршлагаас суралцах танилцах аяллуудыг зохион байгууллаа. Мөн одоо орон нутгийн нийгмийн даатгалын байгууллагуудын материалын баазыг бэхжүүлэх, техникийн төлөвлөгөө үзүүлэх, за нийгмийн даатгалын ажил үйлчлэгээнд одоо мэдээллийн технологийн олонтыг нэвтрүүлэх чиглэлээр тодорхой одоо ажлуудыг бол амжилттай хэрэгжүүлж ирсэн. Цаашд одоо нийгмийн даатгалын салбарын хэмжээнд авч хэрэгжүүлэх бодлогын үйл ажиллагааны олон зорилтыг бол тодорхойлоход бол бас бодиттой хувинаар оруулсан гэж нийгмийн даатгалын ерөнхий газрын удирдлагын зүгээс үнэлт өгүүлж байна. Монгол орны эдийн засгийн гол үйлдвэрлэгчид болох малчдыг нийгмийн даатгалд хамруулах асуудал өнөөдөр хамгийн их орхигдож байгаа зүйлийн нэг юм. Ийм учраас малчдыг нийгмийн даатгалд хамруулах арга зам, боломж нөхцөлийг судлах туршилтын бичиг төслийг 2003 онд Өвөр Хангай аймгийн 2 суманд хэрэгжүүлсэн. Судалгааны дагуу авсан арга хэмжээний үр дүнд сайн дураар даатгуулагчдын дотор малчдын эзлэх хувь хэмжээ жил ирэх тусам тасралтгүй нэмэгдэж байгаа билээ. 2002 онд хэвийн бус нөхцөлд ажиллагчдыг эрсдлээс хамгаалах судалгаа хийжээ. Судалгааны үр дүн тулгуурлан хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлийн тэтгэврийг тусад нь салбарын даатгалын сан үүсгэх замаар шийдвэрлэх нь зүйтэй гэдэг саналыг зөвлөмж олгосон юм. Тэтгэврийн даатгалын тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр гадаад дотоодын зөвлөхөд хамтран Монгол улсын наслалтын хэтийн төлөв байдал, наслалтын хүснэгтийг тэтгэврийн даатгалын тогтолцоонд ашиглах үндэслэл, актуар тооцооллын анхны загварчлалыг бүрдүүлэх ажлыг 2006 онд гүйцэтгэсэн байна. Боловсон хүчний чадварыг сайжруулах талаар энэ төслийн хүрээнд бол нэлээд олон ажлууд бол хийгдсэн байна. Дотоод гадаадын сургалтанд нийгмийн даатгалын ажилтнуудыг одоо 30 гаруй орчим 30-аас их тийм сургалтын зохион байгуулагдсан байгаа. Урт богино хугацааны сургалтууд. Энэ сургалтуудын үр дүнд бол нийгмийн даатгалын боловсон хүчний чадвар тодорхой түвшинд бол дээшилсэн. Нийгмийн даатгалын салбарт хэрэглэгддэг үндсэн одоо системийн програм хангамжуудыг
энэ төслийн хэмжээ бас нийлүүлэгдсэн. Гэвч нийгмийн даатгалын салбарын үйл ажиллагаа бол нэгтэн бодох бүртгэлээр суурилсан. За тэр нэгтэн бодох бүртгэлээр суурилсан энэ үйл ажиллагааг бол мэдээллийн технологиор хийж байгаа. Тийм учраас мэдээллийн технологиор ингэж хийдэг энэ үйл ажиллагаанд нийгмийн хамгааллын хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд мэдээллийн технологийн чиглэлээр оруулсан энэ хөрөнгө оруулалт бол манай нийгмийн даатгалын салбарын үйл ажиллагааг сайжруулах тэр үр нөлөө нь бол нийгэмд даатгуулагч ажиллагчдад төргөн шуурхаа үүсгэхэд бол маш чухал үйл ажиллагаа болсон гэж ингэж хэлэх байна. Хин нэгэнд бэлэн талах өгснөөс талах барих аргыг нь зааж өгөх нь илүү буянтай хэрэг гэдэг. Ажилгүйдэл ядуурлын гол шалтгаан нь ажлын байрны хомслоос илүүтэй ур чадваргүй тодорхой сурсан зүйлгүй байгаатай холбоотой юм. Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр ур чадвартай боловсон хүчнийг бэлтгэх, хөдөлмөрийн зах зээлийн судалгааг сайжруулах, шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр төслийн зүгээс олон ажлуудыг үр дүнтэй хэрэгжүүлсэн билээ. Юуны өмнө бол өөрийн гэсэн бүтцийг бий болгосон. Мэргэжлийн босор сургалтын одоо энэ оруулсан юм бол дандаа мэргэжлийн сургалт, аж ахуй эрхлэлтийн сургалт, ур чадварын сургалт, тэгээ ур чадварын сургалтын шалгалтын тогтолцоо зэрэг ийм шин элементүүд юмнууд нь одоо тогтолцоо бий болоод энэ тогтолцоогоо бид нар одоо цааш авч явж байна. Нийгмийн хамгааллын хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд хөдөлмөрийн зах зээлийн дэмжих үйлчилгээний дотор нэлээд томоохон хэсэг нь бол мэргэжлийн боловсролыг дэмжих энэ асуудал байсан. Агуулгын удирдлагыг хэрэгжүүлэх бүхэл бүтэн бүтцийг бий болгосон. Үндэсний арга зүйн төвийг бий болгосон. Бүсийн 6 арга зүйн төвийг бий болгосон. Өгөхлөөр бүх шатны мэргэжлийн сургуулиудын төр болон албан ёсны сургалтын агуулгын стандартыг бий болгосон. Одоогоор жишээлх юм бол мэргэжлийн сургууль сургаж байгаа 100 гаруй мэргэжлийн 70 гарын хувь нь байнгын одоо тийм стандарттай мэргэжлийн одоо батлагдсан стандарттай болсон. Энэ стандартыг боловсруулахын тулд 580 гаруй хүн оролцсон гэдэг маань энд оролцож ажилласан хүмүүс энэ цаашдаа энийг тогтвортой авч явахын мэрэгсэн боловсон хүчин бий боллоо гэсэн үг. Төслийн хүрээнд 25 мэргэжлийн сургалтын төв, 40 боловсролын төв, бизнес хөгжлийн үйлчилгээний 12 төв зэрэг 84 нэгжийг байгуулж, орчин үеийн тоног төхөөрөмжийг нийлүүлэн насанд хүрэгчдэд боловсрол болох сургалтын тогтолцоог бий болгосон юм. Тоног төхөөрөмжийг 2006 оны 10 дугаар сард хүлээн өгсөн. Бизнесийн сайхан санаатай боловч хөл дээр нь бат зогсооно гэдэг хөрөнгө оруулалт багтай хүмүүст тун хэцүү байдаг. Бизнес өөрийн өнгө төрхөө эхний 3 жилдээ олдог гэдэг. Яг л ийм эмзэг үед нь туслаж дэмжих бизнес инкубаторын үйлчилгээг Монгол улсад анх удаага нийгмийн хамгааллын салбарын хөгжлийн хөтөлбөр төслийн хүрээнд бий болгосон юм. 2003-аас 2006 онд нийт 6 бизнес инкубатор төв байгуулж, боожигчид болон төвийнхэнд төрөл бүрийн сургалтыг явуулж байсан бол өнөөдөр хувийн хэвшлийн хэд хэдэн бизнес инкубатор байгуулагдаж, хөдөлмөр эрхлэлийн тухай хуулиар бизнес инкубатор дэмжих эрхтэн орчингийн баталгаажуулаад байна. Ер нь альва аж ахуй компани үйл ажиллагаас сэргэн мандахад гадны ямар нэгэн байгууллагатай хамтарч ажиллах, зөвлөгөө заавар авах, сургалт семинаранд хамрагдах юм шаардлага гардыг бид мэдэрсэн. Энэ ажлыг маань бизнес инкубатор төв маань дэмжсэн. Гэхдээ бол зүгээр мөнгө санхүүгийн хувьд биднийг бас шууд дэмжээгүй. Сургалт семинаруудад биднийг нэлээд сайн хамруулж манай ажилчид маань инкубатор төвөөс зохион байгуулсан ажлуудад идэвхтэй оролцож байсан. Бусад шинээр бизнес эхэлж байгаа залуучуудтай хандаад хэлэхэд мөрөөдөж байх хэрэгтэй. Мөрөөдөл маань нэг өдөр бий хэлдэм аа гэж хэлмээр байна. Нийгмийн хамгааллын салбарын хөгжлийн хөтөлбөр төслийн хүрээнд бий болсон шинээр бүтээсэн маш олон зүйлсүүд байгаа. 8 жилийн турш хийж бүтээсэн зүйлсийг ийм богинохон хугацаанд үзүүлнэ гэдэг боломжгүй зүйл юм. Төслийн үр дүнгийн талаар гадаад дотоодын олон шинжээчид дүгнсэн байгаа. Нэвтрүүлгийнхээ төгсгөлд олон улсын шинжээч Дэвид Холлын дүгнэлтээс хүргэж байна. Okay, overall this has been a successful project. It had very many different components, so it was a complex project, a very challenging one. But from our evaluation, this is a project that came to Mongolia when it was very much needed. From the point of view of employment promotion, the project came at a time when there was a need to link skills training and vocational education to the demands of the growing market of the free market system. And this is a very successful outcome of the project. Coming to the other component, which was social insurance. Over the years of the project, SSIGO has made tremendous progress in terms of increasing the number of people insured, including those people who insure themselves voluntarily, such as the herders. There's been good progress made there.
And one reason for that has been the improvement in the technology which has been provided through the project. We heard as we visited various centres that the IT equipment and the networks have really made a big difference to people's working environment, and so this has been an important factor. On social welfare, I think this is probably the most complex, of all of the different components of the project. But again, overall, it has been a success. The most innovative side on the social welfare was the introduction of some community-based welfare projects. That was quite a new concept when the project started, and a lot of work had to be done on that. The project has tried to develop a new concept of social work, giving social workers a better understanding of case management and counselling and so on. So looking at some of the reforms that are taking place now and which are very urgent and very topical, we believe that the evaluation results can provide sort of some lessons and some guidance on these key issues. Төсөл хөтөлбөр хэрэгжих нэг хэрэг. Харин үр дүнд нь цоо шинэ бүтэц бий болж үр дүнг нь олон хүн хүртэж байгаа нэгэн хөтөлбөрийн талаар товчхон танилцуулахад ийм байна.